Монголд байгаа хамгийн үнэтэй хамгийн сайн тоногдолтой машинуудаар өнөөдөр их хотын гудамжийг чимээд цуваа парад явууллаа. Энэ арга хэмжээг яг хаанаас зохион байгуулсан бэ? Ямар зорилготойгоор зохион байгуулсан бэ? За ямар тач Улаанбаатар хоттой байгаа наадамч олондоо зориулаад залуучуудынхаа бас хобби, сонирхлыг ерөнхийдөө танилцуулах үүднээс Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо нь нийслэлийн засаг даргын хамгийн газарт болон үндэсний баяр наадмын зохион байгуулах комисстой ингээ хамтраад залуучуудынхаа бас энэ арга хэмжээг зохион байгууллаа. За энэ гол зорилго маань юу байх вэ гэхээр ер нь бол ингээд бас монголчуудыг бол ерөнхийдөө гадныхан бол морио унаад явж идэг те хичээлдээ явдаг, морио унаад ажилдаа явдаг гэж ерөнхийдөө ярьдаг бол бас ингээ хотын залуучууд нь үндэснийхээ баяр наадмаар ингээ өөрсдийнхөө үндэснийхээ хувцсыг өмсөөд бас спорт машинуудаа гаргаад ингээд гоё машинуудаа ингээд бас цуваа хийж хавд юм аа. Нөгөө талдаа бас ингээд монголчууд бас дэлхийн хэмжээний гоё машинуудыг унж чаддаг. Нөгөө талдаа энэ спортоор нь хичээлж чаддаг тэр гоё хэмжээний машинууд нас ингээд Монголд байд юм а гэдгийг бол ямар тааш ингээд нэг талдаа гадны аялал жуулчлалаар хийж жуулчлалт болон залуучуудтай ингээд үзүүлж харуулъя гэдэг үгнээс бол энэхүү арга хэмжээ ингээд энэ жил бол зохион байгууллаа. Өнөөдрийн цуваанд хичнээн машин явсан бай. Хамгийн үнэтэй машин, хамгийн сайн тоногдолтой машин жишээ нь ямар машин байна? За ер нь бол энэ дээр бүх төрлийн төлөөллүүд явсан. За нийтдээ 40 гаруй мөрөд машинууд бас явлаа. Тэгээд энэ дээр бол одоо хамгийн үнэтэй нь бол одоо Lamborghini Huracan гэдэг машин байна. За дээрээс нь одоо жишээ Bentley, Rolls-Royce те. За одоо жишээ ингээд дрифтинг машинууд, за мөн дээрээс нь одоо босоод ингээд нэг юм спорт машинууд гэдэг ч юм уу. Энэ байдлаар ерөнхийдөө ингээд төлөөллийн бүх машинууд ерөнхийдөө оролцсон юм байна. Нэг дрифт хийдэг залуучуудыг бас нөгөө шүн оройгоор ингээд амар чанга дуу гаргадаг гэл иргэд айгу бухимдалтай байж тээ. Яг ийм мэргэжлийн холбоод нь ер нь яг ямар дүрм журамтай байд юм бол? Тийм ер нь яг манай дрифтинг залуучуудыг одоо бид нар бас магадгүй хуучин 10 жилийн өмнө бол ингээд шинэ хотын шинээр уралдаад явж идэг байсан бол өнөөдөр бол одоо энэ залуучууд маань бас дэлхийн хэмжээний автомашинуудыг өөрсдөө тоноглоод Монголдо үйлдвэрлээд тэрнгээрээ ингээд бас хоорондоо уралдаад өрсөлдөд явж байна. Нөгөө талдаа холбооны зүгээс бол эдгээр залуучууд дээр бас шинэ оройгоор ер нь хотын гудмаар явах. За дээрэс нь одоо иргэдийн амгалан байдал алдагдуулах гэдэг ч юм уу. Энэ зүйлс дээр бол бүгдэн дээр нөгөөс дотоод журмынхаа дагуу хориг тавьдаг. За дээрэс нь болохоор зориултын зам талбайтай болсон учраас зөвхөн тамирчид маань яг зориултын зам талбай дээр машин дэргээ бэлдэж гарч ирдэг. Эсвэл тэмцээн уралдаанд оролцохдоо машина гаргадаг ч юм уу. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө ингээд хөгжүүлээд явж байгаа. Яг гоо биднийг даган дуурайж сонирхдаг бас залуучууд, хүүхдүүд ер нь зөндөө байна. Гэхдээ тэр залуучууд дүүнэрдээ бас бид нар байн хандж хэлдэг нь болохоор ер нь бол шинэ оройгоор битгий яваач. Нөгөө талдаа одоо иргэдийн амгалан тайван байдлыг битгдээ алдуулаарай. Замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцоорой гэдгийг бол ерөнхийдөө уриалдаг. Гэхдээ яг зүгээр ингээд аль аль талаасаа бас хамтраад ерөнхийдөө энэ дээр бол хяналт шаардлагуудаа хийгээд явж байгаа. Тийм удирдлагууд маань ингээд биднийг магадгүй яг ингээд улсынхаа төв талбай, Сүхбаатарын талбай дээр ингээд бас спорт машинуудаараа энэ залуучуудынхаа хоббиг ингээд дэмжиж гоё ингээд нэг өдрийг Улаанбаатарчуудаа, залуучуудаа иргэдээ гоё юм үзүүлэх боломжийг бас ингээд олгож байна. Ер нь бол бас тийм удирдлагуудтай бас залуучуудынхаа өмнөөс иргэдийн өмнөөс бас маш их баярсан талаас нь бас илэрхийлмээр байна. Ер нь яг ингэж бас ойлгож залуучуудын хоббиг дэмжинэ гэдэг бол өөрөө ингээд Улаанбаатар бол ялтгүй залуучуудын хот юм а гэдэг бол илэрхийлэл юм. Машиныхаа талаар бас танилцуулаач. Ямар тоноглолууд хийсэн бол? GT86 гэх машин байгаа. 2.0 боксер хөдөлгүүртэй байдیں۔ Тэгээ бид нар энэ Монголын мэргэжлийн машин автомобилийн холбоонд хэрэгтэг тамирчин байхгүй бай. Тэгээд одоо энэ машиныг яг зориултын зам дээр нь уралдахын тулд одоо энэ каркас 2GC мот хөдөлгүүр тэгээ хороо одоо перда гэдүүс яг нэг зориултын зам дээр нь явахын тулд тэгээд томорсон. Хотын удирдлагуудын зүгээс бас яг энэ залуучуудын сонирхлыг дэмжих үүднээс одоо арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Энэ тал дээр ер нь сэтгэлээ олцооч ямар санагдаж байна? Айгуу гоё өндөр сэтгэл амар гоё өндөр байна. Өмнө нь бол биднийг ерөөс дэмжиж ярьдаг байсан шүү дээ. Одоо бол тэнд дарга маань биднийг дэмжиж байгаад маш их баярлж байна. Дрифтинг спорт бол одоо 2018 оноос хойш дэлхийн томоохон гүрнүүдэд бол маш эрчимтэй хөгжиж байгаа спортын залуу спорт л доо. Тэгээд яг одоо бид нар энэ спортыг Монгол улсад хөгжүүлэх гээд бас ард иргэдэд ойлгуулах гээд бас айгүй олон жил боллоо. Одоо яг нөгөө Улаанбаатар хотоор дрифтлээд шарваад хүүхд шуух дунтуулахгүй те хөгжтөгийг одоо амар амгалан тайвыг алдагдуулаад байна гэсэн ардын тийм иргэдийн тийм буруу ташаа мэдээлэл байдаг л да. Энэ болохоор яг бидний
Өнөөс бид нар ч Монголын мэргэжлийн спорт авчны холбоо гэдгээр Улаанбаатар хотын төвөөр дрифтдгүү шаарддаггүй. Одоо ингээд харуул манай энэ тамирчдын машинууд бүгдээрээ яг тэмцээн уралдаанд зориулагдсан про каркастай тий. Одоо Улаанбаатар хотын төвөөр бол унаад явах тийм боломжгүй яг тэмцээн уралдаанд зориулсан машинууд гэдэг. Тэгэхээр одоо шинэ оройн цагаар ч юм уу амар гамгалан тайван байдлыг алдагдуулж байгаа залуучуудаа гэж хандж хэлэхэд тэгээ энэ мөрхүү байдлаа бүгдээрээ зогсоогоод бид нартай болон Монголын мэргэжлийн спорт авчиртай гээд нэгдвэл бид нар нээлттэй дэмжээ туслаад өгнө. Тэгэхээр манайхан бас дрифтинг спортыг ойлгоод бидний гоё дэмжээд зөв талаас нь харуул аюу гоё спорт шүү. Тэгээд өнгөрсөн жилээс сая 2022 оны VIP фестивал дээрээс манай хотын дарга Сумын озер маань ирж биднийг дэмжсэн. Бид бүхэн бас та бүхнийгээ итгэлийг алдахгүй энэ спортыг улам илүү хөгжүүлээд дэлхийн хэмжээнд нь аваачаад дэлхийн тамирчдыг бас тавцсан дээр гаргах гэж хичээж байгаа. Тэгээд бүгдээрээ сайхан надаараа сайхан баярлцаагаарай.